За ажилдаа гарыг да. Өөр бичлэг хийсэнгөө. Өглөөний 5 цаг болж байна. Нэг ачаатай яваа тэрийг одоо Чикаго болох хэвээр. Явъя да. Тэр цэнхэр улаан хоёр таракны дундуур аль нэг хаалганд нухарчих гинэ. Ашиг хоёр хаалганы зайтай юм байна гэж санаа амраад чи энэ борт тарак аль нэгэнд нухарлаа шүү. Тэр урдаа ийм баг зайтай газар нэг таракны зайд тухна гэдэг чинь бас чанга та. Яа гэв болтгоо. За нэг юм дууслаа. Цаас авчлаа. Одоо хөдлөе. За дараагийн ачаа маань 1 цаг 40 минутын зайтай 2 өнгөрөөж чор байна. Эндээ яг удах нь удлаа. Гэтэ гайгүй нөгөө дараагийн ачаа маань 4 цагийн аппоинтменттэй. Тэгэхээр надад нэг яарадах юм байхгүйсэн. За хөдлөе. Локод алдчихад байдгийг. Эдгээр ч гайгүй байт юм аа. Байх ёстой тийм ээ байна. За, хочин дээр ирсэн. 22 дугаар хаалганд дохор гинэ. 22 энэ хавтлах шүү. Удаан бичлэг хийгээгүй. Бас жоохон төсөөрсөн биш үү? Өмнө чинь ерөөсөө уцаа гаргаад байнга бичлэг хийгээд байдаг гэсэн. Одоо ер нь зарим юм бичлэг хийхээ мартаад дараа нь энийг бичдэг гэж, энийг бичдэг гэж тэгээд 22 гэж энд. Тэгж шүү. Чекин хийчлээ. Хүлээж чи гэж байна. Энэ хаалган хаалттай хурдаг газар. Би чинь маргааш өглөө 6 цагт Кливленд хойод болох хэвээр. Эндээс нэг 7 цаг гал. За тоолын тойроод явна гэх юм бол 8 цаг гэж. За дугуйгаа хаашлуул гинэ. Бол очихгүй гэж. Чагаач дууслаа. Лац буцаад тавьчих. Гор цаас авъя. За цаас авчлаа. Дуугаа буцаад урагшингүүлээ. За нэг иймэрхүү зайтай бол болно үсттэй. Уус хөнгөө ачаач. Мэ төгжин гарч ирэг өгөх юм шүү дээ. За боллоо. Уг нь
Нөгөө мөнгө төлдгөө замаар тойроод явчих гэж утсан чи. За бүх юунууд нь хөгжөөнүүд нь гараад ирсэн. Уг нь мөнгө төлдгөө замаар тойроод явчих гэсэн жоохон цаг авч байгаа юм байна. Тэгэхээр нөгөө төлөөд явъя дөө. Одоо ингэ бол 1 цаг 30 минут очихоор байгаа байхгүй. Хэрвээ мөнгө төлдгөө замаар мөнгө бага төлдөг замаар тойроод явах гэх юм бол нэг дор хаяж нэг цаг нэмэгдэх байх. Тэгэхээр өглөө 6 цагаас зач байгаа хөстэй юм чинь тэгээ эртгэн шиг шууд яваад хүрчихье гэж бодож байна. Лаци маш алгачлаа. За хаалгандаа гурчаад нэлээд удлаа. 2 цаг, 3 цаг орчим болж байна. Ерөөсөө буулгаж хэлэхгүй байгаа тийм. Очиж асууя. Хажуугаар 0 орёос. Тэгээ миний дараагийн авах ачаа маань 3 цагаас л та. Надад хангалттай цаг байгаа. Амччихгаа. Чигээ авах газар хайгаад болтгүй. Shipping office хайгаад бол. За энэ л юм шиг байна да. Энэ байшингийн нөгөө талд нь ахаад тийм олон тарахнууд бас хүлээгээ зогсож ирсэн. Тэгээд тэр нь юм болов гэсэн чинь. Тэр нөгөө ачаа хүлээж авдаг гэсэн юм байна. Энэ нь болохоор авдаг гэсэн юм байна. Тэгээд офисын хайж үлээ доо. Сайхан том талбайтай газар байна уу? Энд байгаа хаалгануудын нэг рүү лохор нэндэ. Гэтэ одоохондоо арай хаалга бэлэн болоогүй нь хүлээж хийж байна. Энэ бүх таракнууд ачаа авах гэж хүлээж байгаа юм байна. За энэ ачаагаа авчаад 5 цаг орчим явна. Сайхан орхон ачаа авсаа. За слоо тэр туслаа. Цаас авчлаа. Ястой явах зайн л бага юм да. Одоо нэг 5 цаг явах юм. Стар болчихсон бүр баяа гэтлэл бодлоо.
Энэ дугуй яг хагарчлаа шүү. Гэтэ өөрөө явахдаа хийлэгдээд байгаа юм байна. Хэзээ солиулах вэ? Хүлэгтэй шалгарчлаа. Тосоо шалгарчлаа. Зүгээр ч жоо хөлөрсөн байна. Энэ хөлрөөл яваад байгаа юм л та. Үгүй. Хур очив юм байна л та. За эндээс очиж авах нэ. Надаас өөр ачаа авч байгаа хүн байхгүй шүү дээ. Ганцхан биелээ. За дуслаа да. Чиргүүл дүүрэл. Үгүй. Чиргүүл дүүрэн л барааны юм уу? Цахилгаан бараа байна, сандалнууд байна. Хүкки маа. Замын хажуу шоолдор руу зогсчлоо. Сая хажуугаар явсан машин доошоогоо заагаад байсан чинь энэ дугууны маань ийм төгсчих. Тэгээ одоо яах юм блэ? Одоо ачаа руугаа очиход 166 маяг. Маргааш өдөр 8 цагт өгсөй. Тэгээд дараагийн авахчаан тэнцэнээсээ 70 майл байгаа. Тэр нь бас хоцорч болохгүй очаа гэсэн. Ямар ч байсан эндээ зогсож байгаад хий нэмээд тэгээ нэг 40-50 майлын дараа ахаад зогсож шалгаад явъя да. Ингээд гарын цайна хавчихсан. Аяас дэшилгүй. Тэгээ явт юм уу? Далан майл яваад трак стоп дээр ирсэн. Сүүчин шалчижсэн байна. Ямар ч бензинээ гэдэг да.
Аль болтол нь хийлээд нэг 10 минутын дотор уцаагаад 40 болчихчих. Дахиад нэг 70 80 хүртэл нь хийлчээд тэгээ хөдлөе доо. $42 майл хүртлээ. Сая гараад жоохон хийлчлээ. Дахиад нэг 70 80 хүртэл хийлчлээ. Тэгээд одоо энэ хүртэл нэг зогсохгүй явчих болох хаа. Ямар ч байсан энэ ачаанаас салаатах. Дараагийн авах ачаа маань орой 5 цагаас юм байна. Маргааш орой 5 цагаас. Тэгэхээр ямар ч байсан энэ ачаагаа төрүүлж өгчвөл тэгээд дугуйгаа анзлуулаад явъя гэж бодож байна. За сүүлийн 150 60 майл орчим нэлээд айцтай яваад ирлээ. Яагаад гэвэл энэ чинь нэг хамгийн уртлын дугуй болохоор хэрвээ янз бүрийн юм болох юм бол ямар ч жолоодлогогүй болох байсан. Ямар ч байсан энд ачаа авах газар хүрээд ирлээ. Гэтэ намайг энд хонуулахгүй гэдэг. Тэгээ би одоо миний дугуй гарцсан би арай гэж ирлээ. Яг чиний нүдэн дээр чинь хамгаалагчийн одоо юм дээр чинь яг чиний нүдэн дээр чинь ингээд энэ парклаа тэгээ хамгийн өглөөс хамгийн ихний хүн нь болоод чагаа өгчөөд хүүгээд буугаад байж чинь. Хонолох хууг нь мэдэхгүй байна. Сая замдаа 2 3 ч удаа зогсоод нэг 20 30 майл яваад зогсоод хийлээ. Тэгэл явсаар гад ихтэй юм шиг байна. За саяны газар бол хонолсонгүй. Гуугаад ирсэн. Үгүй гэдэг. Тэгээ хажууханд нь яваад нэг ийм жижиг үер авсны өөрсдийнх нь зогсоол дээр нь хурж ирээд хонох гээд байж байна. Гэтэ хамаг хаалга нь онгорхоо нэ одоо шөнө ажиллах газар юм болов уу гэж бодож байна. Тэгээд хэрвээ шөнө хурж ирээд эндээс яв энд парклж болохгүй гэдэг хөл дараа нь өөр газар хийж болно да. Ингээд унтъя да. Маргааш өглөө уулзъя. Бай. Хийлээ барай зогссон өөрөө тогтчихдог шүү дээ. За одоо энэ ачаагаа өргөж өгье. Очиж хөргөж өгчөөд тэгээд нэг хийлээд 25 за 30 минут ч яваад нэг юу гэлээ. Дугуйлсаар байлаа. Тийшээ очиод шин дугуйл авч таарах та. Яг гэвэл энэ хамгийн уртлын дугуй чинь нөхөс нөхөстэй дугуй байвал ч эвгүй бах. Тэгээ шин дугуй аваад за тэгээ харж агаад нэгийг авах нь хоёрыг авах нь. Ямар ч байсан шин дугуй авчихсан. Зам дээрээс одоо Чикагогоос яг шин дугуй авбал арай жоо хямдхан байдгийг. Өөр газараас авахаар айгүй үнэтэй бараг нугаж авчих гэдэг. Дугуй нүхдэг газар байх нь уу, нүхдэггүй газар байх нь. Нүхдэг газар байх юм бол энэ дугуйгаа нүхүүлээд зэрүүлийн хойд талыг дугуйн хэмждэг байна. Яг талын хайхан дугуй. Тэрийгээ солиод чигээд солиод хийх юм уу эсвэл тэр дугуйг үзэж байгаа нөхөлт юм уу? Тэгэл явъя да. Ашгүй сайхан шин намайг яв муу гэж хөөсөнгөө.
Аз бол чинь дараагийн ачаа авах ачаа нь 5 цагийн аппоинтменттай юм билээ. Тэгэхээр надад бол хангалттай цаг байгаа гэсэн. Энийг харин гяс хурдан өгөх. Энэ хуурай ачаа юм чинь айгу хурдан авчих болоо гэж найдаж чинь. За нэлийн хийлэгдчихэ. Хөтлөе да. За ямар ч байсан хаалганд авахлаа. Надаас өөр трак байхгүй юм. Тэгэхээр миний ачааг ерөнхийдөө хурдан авч болоо гэж найдаж байна. Ямар ч байсан ачаанаас салчулна. Нэг асуудал гайг болно. Нөгөө дугууных нь хий гарцсан, урд дугууны хий гарцсан болохоор эргэлт тойролт хийхэд аюу хэцүү болчих юм шүү дээ. Өрүүл амар чангаар дугуун эргэж өгөхгүй. Ийм өгч шүү дээ. Ачаад аваад дуусахаар энэ вибратортой гэрэлтэнэ гинэ. За дуусчлаа. Цаас авчлаа. Одоо нэг сайхан хийлээ. Тэгээд 30 минут 30 майл явчих та. So this is the arm that's side by side. За ороод уулзлаа. Хоёр шин дугуй авч таарахаар байна. За ягаад гэвэл нэгтэл нь хуучин дугуй нөгөө тал дээр нь шин том хэтэй одоо гүн хэтэй дугуй тавьчихаар аксел нь таарахгүй, тэнхлэг нь таарахгүй. Одоо тэнхлэгэндээ муугаар нөлөөлнө. Эсвэл шин дугуйныхаа хээг хурдан идэт гэдэг муу талтай байдаг болохоор хоёр талаа тэнцвүүлээд заавал хоёр шин дугуй авч таарахаар байна. За тэгээд ер нь бол хамгийн үнэтэй дугуйг нь бол авч чадсангүй. Хамгийн үнэтэй нь Michelin-ийн брендийн дугуй гэдэг. Тэр нэг ширхэг 800 орчим доллар болохоор байна. Тэгээд Double Coin гэдэг дугуй авлаа. За яг хамгийн уртлын steering axle дээр Double Coin жоохон муу гэдэг ч гэсэн шин дугуй авч байгаа юм байна. Гайгүй бах. Тэгээ шиндээ Double Coin-ы арай жоохон гүн хэтэй дугуйг нь авлаа. Тэр нь нийлээд хоёр дугуй нийлээд $958 плюс такс гэнэ. Дээрээс нь такс нэмэгдэнэ гэсэн үг. Тэгэхээр 1000 гаруй авчихна гэсэн. Тэгээ за ширгүүлийн нэг дугуйны хийн гарчаад байгаа. Тэр хадаас мадаас орсон байна уу үгүй байна уу? Тэрийг нь үзүүлэе гэж бодож байна. Нөхөж болохоор засч болохоор бол нөхөө засаад өгье. Үгүй бол тэгэл бас шин дугуй авч таарах бах та. Тийм байна да. Тэгээ одоо үзэхгүй гэж байна. Миний өмнө 3 тарак байна. Цайны цагийн дараа зяа гэж чинь. За одоо чи энэ цаг 11 цаг болж байна. Тэгэхээр 2 цагийн дараа л үзэх юм байна да. Авахчааны цаг маань 5 цагаас байгаа. Гайгүй амжичих болов уу гэж бодож байна. Дуугаа солиулчаад энэ чинь нөгөө тэнхлэгт хөргөө alignment хийлгүүлчихье гэдгсэн чинь зөвхөн аппоинт нөө цаг авч хийлгүүлдэг. Одоо бол 2 сарын юугаа гэдэг чинь. Биш ээ 2-7 хоногийн цаг бүгэлцэн байгаа. Одоо шууд хийх боломжгүй гэдэг чинь. Дараа нь хэлэх юм да. Хагархаа явж байгаад энэ обода хаглаа ичиж. Эндээс хагаа гараад. Обод нь цоорсон байж тээ. Обод нь цоороод тэгээд хийн гараад баг хитээ явсаар дууга баллаа ичүү. Эсвэл дугуй нь хагараад
хийгүй явсаар хагаад будаа хаглаа хийчихв мэдэхгүй байна. Гэхдээ одоо нөгөө хий бахтай шилжижсэн дугуйтай явсаар дугуйныхаа нөгөө нэг дугуйгаа ер нь алаа хийцэн байлээ. Тэгэхээр тэр дугуй бол хагарсан ч хагараагүй ч одоо ашиглах боломжгүй болсон. Тэгээд нөгөө талынхын дугуйг нь бол яг аваад үлдчихье гэж бодож байна. Тэр тракныхаа хойд талд нь тавьчихна. Гэхдээ тэр дугуйг чинь одоо энэ чиргүүл бол энэ drive axle дээр хийж болохгүй дугуйнууд байгаа. 11R гэдэг арай өндөр дугуй гэсэн үг. Тэгэхээр зөвхөн урдлынхаа steering tire дээр ашиглал боломжтой гэсэн үг. Тийм л байна да. Тэгээд обод нь хагарсан болохоор би ч нөгөө өмнө нэг жолооч унж явж байгаад баруун талын югаараа дууг нь хаглаад боржуур дайраад тэгээд дууг нь хаглаад ободон дээрээ яваад өмнө нөгөө алюминий хөнгөн цагаан ободтойсэн тэрийг байхгүй болгоо хийсэн байхгүй. Тэгээд тухайн үед нь нөгөө roadside service дуудаад дуудлагын засварчин дуудаад тэгээд тэнд нь зөвхөн төмөр обод байна гэхээр төмрийг авч ирсэн. Тэгээ сая нэгэн обод нь байхгүй гэсэн танаа би юу байна гэдгсэн чинь хэрэгжижсэн хөнгөн цагаан обод байна гэхээр нөгөө талтайгаа хослуулаад орчихлоо. Хэрэгжижсэн хуучин төмөр обод нь $100, хөнгөн цагаан нь $150 гэнэ тэгэхээр хөнгөн цагааны нах болчихлоо. За 2 дугаар аваад тавьчихлаа. Одоо чиргүүлийн дугуй гадна талынхын тэр юм гарчаад байна шүү дээ. Тэрийг нэг үзүүлээ. Нөгөө талын уртлын дугуйгаа тавьчихлаа. Oh, okay. What do you want to do with it? That's what I heard was Yeah, that'll do it. Alright, I got these 3 right here. These. ийм 3 дугуй байсны нэгийг авчлаа. 275 гэдэг юм. Гэхдээ нөгөө уртлын 2 дугуй авсан учраас надад 225 өгөө гэдэг чинь. За дуслаа. Нийтдээ 3 дугуй авлаа. Солиулалтаа нийлээд тэгээд чинь 2 дугуй disposal хийхтэй гэж нийлээд $1400 боллоо. 2 steering tire авсан гэхэд бас яах вэ? За ачаах газар ирлээ. Оцорч моцроогүй. Яг л 5 цагаас авахгүй шүү дээ цаг нь. Одоо 4 болж байна. Сайхан зайтай газар байна. Одоо би чинь Массачусетс мужид байгаа байхгүй. Тэгээд эндээс Ньюйорк, Нью Жерси руу нэг 170 майл лөө. $500 авсан ачаа. Хоосон байж хахаар хоосон явж хахаар яах вэ гэж бодвол. Юунаас өөр мөр ачаа олдохгүй шүү дээ чинээс бүр. Ямар их туутай байна. За чек ин хийлээ. За тэгсэн чинь энэ ачаа өмнө юу төвшиж байна. Тэгсэн чинь энэ ачаа өмнө өөр хүн бүгэлцэн байж байгаад ирж аваагүй.
missed appointment болсон гэдэг чинь. За тэгэнгუутаа 173 доллар төлчиж энэ ачаагч өгнө гэж байна. Тэгэхээр энэ над хамаагүй юм чинь би нөгөө брокер руугаа дамжуулж хэлээд тэгээд брокероор төлөвлөхээр ярьж байна. За тэгээд чекнийхэн дугаар ирэнгуут нь оруулж өгөөд ачаа авахд бэлэн болох нэ. За дараагийн дугаарт нь хасгарал дээр температураа тааруул. Өчнийхээ температурыг. Тэгээ нэг цагийн дотор тэр чин өгшний чин температур хасгарал дээр ядаж хасгаруугаа орохгүй болвол ачаагч өгөхгүй гэдэг чинь. Сүртэй газар байна уу? Температур нөгөө хасгаруугаа орох гэж бараг 2 цаг шахуу боллоо шүү. Биш юу вэ? 3 цаг шахуу боллоо шүү. Тэгээ хаалгандаа ухраад 15 минут болол ачаагаа чичлээ. Доорж цаас аав гинэ. Би зам хаажээ. Google Map-д дагаад энэ баруун талаас нь ороод ирсэн чинь намхан гүүртээ тулчдаг шүү дээ. Тэгэхээр нь буцаж ухарж агаад нөгөө талаар нь тойроод ингээд ороод ирсэн жоохон тойрцсон чинь нэг 20 минут төчлөө. Гайгүй байлгүй гэж найдаж чинь. За 16 дугаар хаалганд ухраг гинэ. Бүр цаашаа гал юм байна. Өчигдөр энэ нэг Нью-Йоркийн 95 гээд хурдны зам байдаг. Тэрэн дээр айгүй том осол гарсан байна. Юу өчигдөр чинь баг 4 цаг тачаад өгчрүүд. Амар том осол гарсан байлаа. Тэгээд орой нэг 10 маруу гээд ирэх байсан. Чи тэгж ирэх байсан гэсэн чинь. Хоёр юм гэж байна. Тэгээд зогсож байгаа таалгаа болгож чадах нь. Чадхаар тий. Энэ нэг цагаан тарахны яг цаатлын хаалган дээр. Хаалгандаа очтой. Дараагийн газрынхаа хайгийг хийчихсэн даа. Нэг хол биш байх хэвээр нэг 20-30 майл байх хэвээр. Эдис Нью Жерси гэдэг юм. Хоёр майл 28 минут 9:30 чанга. 9:30 очих гинэ. Одоо хөдлөлт гэж очихоор байна. За тэгээ энэ ачаагаа авчаад шууд гэрийнхэн зүг 800 майл авах хэвээр. Жохон зай багтаа газар байсан. Энэ дээр чек-ин хийчлээ сайн. Энэ хаалгануудын хаалгач багтаа энэ документын нэр болох юм шиг байна да.
За яартан дээр ирлээ. Нилээ явлаа. Нилээ ядарч байна. Бичлэгийг маань дуустал нь үзсэнд баярлалаа. Тэгээд лайка дараарай, subscribe хийгээрэй, follow хийгээрэй. Нэгд өдрийн өглөө буцаад ажилдаа гарна. 6-7 цаг, 6 цаг үед гарах бах. Тэгээд сайхан гэртээ харж амръя да. Дараа 7 өдрийн бичлэгээр уулзтлаа баяртай. Одоо бичлэгээ таслахгүй гэж байна.